Tiara минь. За багш нь сайн удирсан. Буруу унтчих. Сайн байна уу? За. 50 60 олдлаа эхлэе. Удаа хугацаанд одоо дагсан манай пэйжийн маань гişүүд эднэртэй зориулсан лайв гэсэн үг. Сайн байна уу? Сайн байна уу? Бүгдээрээ сайн уу? За 50 л болоод эхлэе. За. Тэгтүний дэж харуулна. Сайн нараа. Өдрийн 28 боллоо. Орой минь. Сүхбаатар байла минь орой минь. За ширэлч хэдүүлээ. Бүтэц сарны нөлөө гэж байгаа Бачмаг. Бүтэц сарны нөлөөллийн талаар одоо видео бичлэг байгаа шүү пэйж дээр за. Орой минь дөөдөж арлаа Бачмгийн орой минь. За. Баян үздэг хүмүүс рүүгээ таньдаг хүмүүс рүүгээ ерөнхийдөө шеэрлчихцээ. Дараа нь хүмүүс маань яахгүй тулд accept. Админ сайхан амраад аялаад ирлээ. Орой минь дурнаа. Бүтэн сарны шинэ 15-ны сарны талаар бүтэн 2 бичлэг байгаа шүү. За өдрөө хаад үзээрэй. Манай намаа ороод ирсэн байна. Орой минь, амуураа орой минь. За багш нь сайхан аялаад ирлээ. Таад маань бүгдээрээ сайн сууж ирсэн үү? Сүүлийн лайв хичээл дээр би энэ нэлээд тавуурсан хүмүүс маш их байлээ. Тэгээд ерөнхийдөө үргэлжлүүлээд давсандаа ороод явцгаасан гол нь
одоо тэр юу вэ гэдгээ ерөнхийдөө ихэнх нь тайлсан эсвэл тайлах гээд явж байгаа. Цэвэрлэгдээд явж байгаа. Одоо ийм шатд байна. За зулаа орой мэндэ сонь сайхан ихээ админ нөгөө нэг явхаас өмнө манифест дэвтрээ гаргаад тэгээд дунтлын одоо заавар зөвлөгөө хэвлэлтэнд оруулах гээд оруулчаад захиалга өгчөөд явсан. Тэгээд энд үлдчихэж байгаа манайхан маань гаргаад бүрэн болгоцсон. Тэгээд за дэвтрээ ерөнхийдөө танилцуулах зорилготой лайв хийж байна. Яагаад зөвхөн энэ пэйж дотроо хийгээд буст хийсэнгүй гэхээр одоо ингээд байнгын дагж байгаа топ пенууд маань хичээлээ үзэж байгаа энэ хүмүүс маань 1 сарын 25-нд болох гар иргэсэн яг нэг зоон дээр таарах энэ үеэс өмнө манифест дэвтрээ аваад одоо ажиллаад эхэлсэн байх хэрэгтэй. Хамгийн зүгээр манифест хийх арга байгаа. За тэгэхээр энэ бол миний 20 жилийн хугацаанд өөрөө маш олон удаагийн фейлд, алдаа, оноо одоо яаж зарим нь ингэж хурдцтай биелээд яагаад зарим нь хурдцгүй байна вэ гэдэг юм тий. Энэ болгонод өгнө цэнсэр аваад одоо хамгийн төгс манифест аргыг боловсруулсан. За энэ бол миний 20 жилийн хөдөлмөр гэж хэлж болно. За энэ аргыг одоо яг дистра заавар зөвлөгөө энэ болгоныг бүгднийг оруулаад дэвтрээ хийсэн байгаа. Тэгээ энэ маань болохоор яг 1 сарын 25-наас цагаан сараас өмнө бол их хэмжээгээр гарч арай амжсангүй. Тэгэхээр маш цөөхөн тоогоор байгаа учраас эхний ээлжинд энэ одоо цагаан сар байна. Цагаан сарын өмнөх одоо маш гайхалтай өдрүүд байна. За тэрэн дээр бол аль ч одоо бид нар ямар ч ордонд төрсэн байсан, ямар ч жилдээ төрсэн байсан тэр хамаарахгүйгээр одоо бүх юм чөлөөлөгдөж нээгдэж байгаа. Бүх одоо ивэл, хайр, гар ирсэн нөлөөлөл бүгд яг нэгэн жимээр үйлчилж байгаа. Яг ийм өдрүүд эднэр байгаа. Тэгэхээр эдгээр өдрүүдэд амжаад ерөнхийдөө энэ групп дотроо, пэйж дотроо ингээд бяцхан лайв хийгээд тэгээд нэг 200 300 ширхэг байгаа дэвтрээ ингээд борлуулаад дуусгая. За тэрний дараагийн борлуулалтаас л ингээд явна. Тэрэн дээрээ бол ингээд бүр заавар зөвлөгөөтэй видеого хийгээд тэгээд одоо олон хүнд хүргэе, олон хүнд гайхалтай сайхан аз жаргалтай сайн сайхан амьдралыг бий болгоё гэж бодож байна. Тэгээ юуны төрөнд мэдээж таадтай маш их хайртай. Тэгээд удаан хугацаанд хамт байсан таадыг минь бас хоцорсон гэсэн сэтгэл зүйтэй битээ байгаасай гэж бодож байна. Тэгээд за юуны төрөнд одоо манифестын талаар бид нар бол хангалттай мэдээлэлтэй болцсон байгаа. Яг гэвэл одоо ер нь л толгойтой бүхэн татах хүчний талаар мэддэг, хүн болгон татах хүчний талаар ярьж байгаа. Манифест бол үнэхээр биелдэг. Бид нартэй хамгийн гол нь энэ дээр тархинаас гарч байгаа давтамжийг үгийг хамгийн зөв сонголттойгоор тэр давтамжийг хэрхэн өндөр орчлын ертөнцид дийлгэх үү, өөрөөсөө ялгаруулах уу, за энерги ухамсарын шийдэл ямар төвшөнд байх ёстой. За энэ яаж иж ямар тохиолдолд 100% та маш хурдцтайгаар зөв болоод биелээд байгаа вэ гэдэг талаар ярина. За манифестын талаар одоо дэлхийн нийтэд бол ингээ манифест хийхэд 20-т зүйлээ гэдэг юм ингээд маш олон зүйлс байгаа тий. Энэ болгоны одоо задаргаагийн тайлбаруудыг бүгднийг нь оруулсан байгаа. Тэгэхээр бид нар хамгийн аюулгүй төвшөнд хамгийн аюулгүй, хамгийн хамгаалалт өндөртэй, хамгийн зөвөр, хамгийн одоо бурхны заасан заавар одоо хуулийн дагуу одоо энэ бол угсаа аль шишээ хамаарахгүй шүү дээ. Бид нэр бүгдээрээ тарих яаж ажиллаж байна яг түүнийхээ дагуу л одоо энэ болгон өрнөж байгаа учраас за тэгэхээр бурхны заасан замын дагуу тий энэ болгоныг хүссэн болгоноо өөрийн болгож болох одоо энэ арга техникийг энэ миний 20 жилийн хөдөлмөр 20 жилийн хөдөлмөр гэхээс илүү туршлага тий судалгаа за энийгээ бол ингээд дэвтэр болгоод гаргаж байна. За одоо угаасаа ингээд дууссан гот за дэвтрээ ерөнхийдөө байнга манифест хийсээр явсаар ирсэн. За тэгээд энэ бол А5-ийн хэмжээтэй дэвтэр байгаа. Хамгийн түрүүнд А5-ийн хэмжээтэй цэвэр арьсан дэвтэр байгаа. За өнгө нь одоо нэлээд өнгөний сонголттой байгаа. За тэгээд ингээд биччихээд энэ ингээд суран осртой. Суран осрын энэ гошонгорыг би бүр тусад нь ингэж захиалж хийлгсэн. Бүр маш гоё гошонгор. Харж байна та бүхэн маань 55,000 төгрөг. За тэгээд дэвтрээ ингээд нээгээд энэ нөгөө юуны гар алхаа. За би уцаа барьчих.
дэвтрээ одоо ингээд нээгээд ийм гоё хошонгортой. За энийг ингээд нээлээ. Мөнгнөр руу тэмдэг одоо энэ блютүүдээ байдаг шүү дээ тий. Бид нар блютүүдийн тэмдэгч нь бол ер нь хайр, инрэл ингээд би биендээ хүрэх, эрэг давтамжийг ер нь ингээд бүхэнд түгээж байгаа. Тэгээ үржил шимтэй байх тий. Яаж технологи хөгжсөн хамгийн ихний одоо биеийн лүгөө утас блютүүдээр явуулдаг байсан. Яг тэр нь л хэрэг болдог байсан зүйл шүү дээ. Уулна. Гэтэл блютүүд бол ингээд хизээж хоцрогдохгүй ингээд хэрэглэгдэл яваад байгаа шүү дээ тий. Тэгээ Азийн рун байна. За тэнгуүтээ энэ хараа энэ дэвтэрний загварыг би өөрөө гар утсан дээрээ хийсэн би боддоо тэгээд үйлдвэрлэлийн явуулсан. Энэ хүсэл биелэх тон код. За яг энэ дээр Grabovin тон кодны талаар мэдгүй хүмүүс байгаа бол Grabovin тон код гэдэг нь бидний тархинд давтамж үүсэж байгаа тэр давтамжийг хэмжээд тоон илэрхийлэлд оруулаад энэ тоон нийлэмжээрээ тухайн зүйлийг одоо яг за одоо лайв хийгээд эхлэнгүү залгаж эхэлсэн шүү манайхан. Тэгэхгүй шүү. Тэр давтамжийг одоо жишээлбэл яг хүсэл биелэлээ гэдэг чинь таны ингэ хүсэж исэн юм биелчих юм бол вау хүсэл биелчлээ тий. Яг тэр давтамж гэсэн үг байхгүй юу? За тэрийг тоон кодоор илэрхийлж байгаа. Азтай байдлаа мэдэрдэг шүү хүн. За яг тэгэхэд тархинд одоо нэг тодорхой хэмжээний давтамж үүсэж байгаа тий. Тэр давтамжийг тоон системд оруулаад ийн байгаа. Тэгэхээр тэрийг одоо яаж дахин үүсгэж болох вэ гэхээр энэ тоог харснаар, энэ тоог идэвхжүүлснээр, энэ тоог хийснээр тархин тэр давтамж байнгээ үүсч идэг бахна. За Азих байгаа юм байна. Мөнгөних байгаа юм байна. Талархлых байгаа юм байна. Хайр их байгаа юм байна. Амжилт их байгаа. За орчлын ертөнц минь талархлаа гэдэг ийм гоё ярьсан дэвтэр. За дэвтрээ нээлээ. За салбаруудаас гэлсчүүд аваарай. Салбаруудад ч гэсэндээ нэг тодорхой хэмжээнд 10 20 ширхэг оцсон байгаа. Нэг 10 ширхэг оцсон байгаа шүү. За манифест талархлын дэвтэр. Агуу их хүч бий. Тэр хүчтэй би хамт байна. Ер нь ингээд орчлын ертөнц одоо мухар сүмсэг гэл ингээл ярьж байгаа тий шашин бурхтын талаар ингээ маш их зүйл ярьж байгаа. Гэхдээ л бид нар одоо энэ их бүх зүйл үүсэх анхдагч тэр нэг агуу хүч байгаа шүү дээ тий. Тэр хүч бий. Тэр хүчтэй бид нар бүгдээрээ хамт байдаг байхгүй. Энийг мэдрэх юм бол амьдрал тэр чигтээ ингээд гайхамшиг болж хуурдаг. За энэ бол үнэхэрийн үнэн. За чимэн энэхүү дэвтэр дээр өөрийн үн цэний улам бүр тоотдхон амьдралаа хамгийн гайхалтай утга учиртай баян чинэлэг талархал дүүрэн тунхаглалаарай тийм л байх болно. За админийх нь өөрийнх нь үг байна. Та бүхэндээ ерөөсөн. За ингээд нийлээ. За өөрийн овог нэрээ бичнэ. Бид нар төрсөн цагаас заяагцсан баян чинэлэг, хайр дүрэн аз жаргалтай, азтай, одтай, амар амгалан сэтгэл тэнүү, эрүүл сарвал инх тунх, ив ийтэй бахархал дүүрэн, талархалтай, эрүүл чирэг, зөв харилцаатай, хүндлэлтэй, хөгжил цэцэглэлтэй, баяр баясгалантай, цог золбоотой, бүтээлч итгэлтэй, урам зоригтой, үн чудраг, нөхөрсөг нэгүүлсэн хүсэл тэмүүлэлтэй утга учиртай амьдралаа тунхаглаж байна. За энэ дэвтрийн нээгээд өөрийнхөө овгийг нэрийг бичнэ гэсэн. Төрхөөсөө тийм биш байж болно. Одоо өн чинь өөрөөсөө одоо ямар ч одоо айл төрсэн байж болно. Тэр суралцах юмдаа дөхүү программын дагуул тэр гэр бүлийг олж төрсэн байгаа. Тэнцээсээ суралцаад энэ бүх одоо эрх аз жаргалтай хүрэх одоо тийм эрхтэй хүмүүс ахгүй бид нар. Тэгэхээр энээсээ улам бүр нөгөө зүгтаах тусам зовлон тохиолдоод байдаг. Би яг өмнөх лав дээр ярьсан те бид нар зовсны эцэс жаргадгүй маа. Жаргахгүй байгаа учраас зовоод байгаа маа. Жаргах хэрэгээ бид нар өөрсдөө хүлээж авахгүй байгаа учраас бид нар зовоод байгаа маа гэж ярьжсэн те. Тэгэхээр энэ бүх өвдөлөө шууд хүлээж аваад ойлгож ухсаа болохгүй байгаа бол би юуг суралцах ёстой вэ гэдэг дээр л төвлөрнө. Үнэхээр эн чинь болохгүй байгаа бол те. Үнэхээр аз жаргалыг мэдрэхгүй байгаа бол хайрыг мэдрэхгүй байгаа бол хайр өвдөлттэй байгаа бол би яг юуг суралцах ёстой юм болоо гэж бодно гэхээс тэгээд тэргээ суралцаад тэгээд энэ сайхан бүх зүйл дээр ирнэ гэсэн утгатай шүү. За утгатай гэж угаасаа тийм орчлон орвоо ерөөсөө тийм. За тэгээд ингээд дэвтрээ бичлээ. Энэ цөөхөн байгаа өмнөний сонголтоо яг одоо бол бүрэн дүрэн байгаа. Ингээ шүү худалдаанд гарч байгаа шүү. За тэгэхээр топод маань маргааш ирээд аваарай. Өнөөдөр бол ингээд
би одоо ингээд нэг цагийн дараа гараа явчихсан лаваа дуусаад маргааш 10 цагт онгоогоод орой 8-аас хаана тий яг цагаараа ажиллаад эхлэв шүү за. За чамдаа 20 жилийн туршид хөгжүүлж ирсэн хамгийн зөв манифест хийх аргаа хуваалцъя. Энэхүү аргыг CD манифест арга хэмээн нэрлэлээ гэж байна. За одоо энэ CD манифест арга шүү за. Энэ бол миний өөрөө нөө багасаа дуудаж ирсэн миний нэр. За тэгээ би энэнтэй бол ингээд нэг олон жилийн турш татах хүчийг мэдснээсээ хойш боловсруулад янз бүрээр бичээ тэгээд ирсэн одоо ийм арга байгаа. За өгүүлбэрийн бүтцтэй анхаарахад хүслээ бодит болгохтой дараах асуултууд туслана гэж байгаа. Хин юу хүсэж байгаа нэ хин хүсэж байгаа би хин гэхээр одоо би гэх юм шүү дээ тий юу за мөнгө бол мөнгө тий машин бол машин одоо юу байдгийг тий тэмдэр бол тэмдэр тий хиний хизээ тэ хиний гэж миний бол хаанаас ирэх яаж ирэх за хизээ 2025 ондоо юм уу 26 он гэхэд юм уу тэ хэрхэн яаж ажиллаж юм уу хөдөлмөрлөж юм уу эсвэл бэлгэнд юм уу эсвэл суглаанд очих юм уу эсвэл танил найз нөхдөсөө сураглаад бүтэх юм уу одоо яаж ч болно тэ сэтгэл мэдрэмж тэр биелж байгаа нь яаж мэдрэгдэж байна вэ гэдгийг ингээд олох хэрэгтэй. Тэр мэдрэмж байхгүйгээр бол ингээд мэдрэмж бол ингээд эндээс хамгийн чухал байгаа байхгүй юу? За яагаад тэгэхээр одоо ингээд манифестыг одоо яагаад зарим нь болохоор ингээд юу гэж яриад байдаг вэ гэхээр төлөөстэй байдаг гэж яриад байдаг вэ гэхээр яагаад гэвэл тэр таны парадигмтай нийцээд байгаа байхгүй юу? Таны парадигм чи ямар байна? За одоо энэ яг энэ хэдхэн ширхгээс хоцорсон бол одоо админ руу уурлах ямар шаардлага байхгүй шүү. За бүр үнэхээр ингээд бичлэгээ хийгээд бүүм хийгээд цацсан бол ингээд та хэд хөрөлцөхгүй дуусч болно шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нэг чимээгүй лайв хийж байгаа байхгүй юу гэлээ. Тэгэхээр та хэд мань маргааш нөгөө төртөөсөө хүн амьтаа явуулаад чамайг авчаарай за. Гэтэл одоо ингэсэн бидний даалт ухамсарт мөнгө олох хэцүү эсвэл одоо ядчил бид нар багасаа бурханд дээд тэнгэрт юм өргөөд тэгээд юм ирнэ гэсэн сэтгэлтэй заавал өгөө аваатай ингээ яваа сурсан ийм парадигм байдаг. Гэтэл орчлын ертөнц бурхны их хайр гэдэг чинь ямар ч одоо тийм төлөөс төлөх шаардлагагүй байдаг байхгүй юу? Өгөөлэдэг ингээд хүлээж авах юм бол өгөөлэдэг одоо ийм зүйл. Гэтэл одоо бидний хумсарт зовсныг жаргах гэдэг нэг юм програм эсвэл одоо авч иж өгдөг ч юм уу ийм суцсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэнийхээ дагуу одоо тийм парадигмтай хүн одоо жишээлбэл одоо яг бод жишээ яриа л да миний нэг одоо 6 lam нэгч надаас асууж исэн CD манифестинг гэдэг төлөөстэй гэдэг юм аа нэг түүхийг сонссон тэр түүх нь яасан бэ гэдгсэн чинь аав нь ингээд нэг залуул ингээд 100 сая доллартай болохыг хүссэн юм байна л да 100 сая доллартай олсондоо боллоо би 100 сая доллартай олчлоо хөөх би 100 сая доллартай олчлоо гэж магадгүй хэлээдсэн юм шиг байна. За тэгээ 100 сая доллартай болохыг одоо ямар ч арга хийж болно 3 6 9 5 үрчийн 55 чангаар 5 минут дуудах ч юм уу тий яаж админхан хоолойс гэсэн маа шүү. Яаж ч хэлж болно. За ингээ хэлээдсэн маа. Тухайн хүсэл биелсэн үү? Биелсэн. Яаж биелсэн гэсэн чинь одоо онгоцны осол болоод хүүхдэн тэмцээнд явж байгаа. Онгоц нь ингээд нөгөө сүрээд тэгээд нөгөө нөхөн төлбөр 100 сая доллар гэсэн байгаа байхгүй юу? Тэр аавд. За тэгээд энэ нь бол ингээд тэр мөнгийг авч байгаа мэдрэмж бол үнэхээр амар штэ. Тэгээд тэр бол яаж нэхэр нөгөө нэг тэр хүний баялагын сэтгэлийн 100 мянган 100 сая доллар ч юм бүр 100 сая биш 100 мянган доллар тийм асар их мөнгө байгаад байдаг бид нар баялагын сэтгэлгээ байн өсөг ингэж өсөхтэй шүүгээл одоо админ байн хэлдэг штэ тий тэгэхээр асар их мөнгө хүний амьтад дүүцхүүс их хэмжээний мөнгө байсан байгаа тэр хүний хувьд за нөгөө талаараа тэр хүний баялагын сэтгэлгээ маш доогуур байсан нөгөө бас нөгөө парадигм болохоор өгөө аваа гэд байсан. За тэгээд биелэх боломжтой бололцоо боيو тэрүүгээр биелж байгаа. Энэ дээр ганцхан зүйл одоо нэмсэн бол мэдрэмжтэй би 100 мянган доллартай болсондоо ингээд маш их баярлаж талархаж хүлээж авлаа. Тэ ингээ хэлсэн бол тэр мэдрэмж нь одоо тэр батлагдчихлаа шүү дээ. Тэр энэ хүн 100 саяыг хожихдоо баярлаж талархах юм байна. Тэ тэмүүхтэй хаана хийн тэгэхээр орчлон ертөнцид арын бидний бүгднийх нь нарыг дааж идэг орчлон ертөнцид
аав шиг минь хайрлаж байдаг энэ бурхад те орчлын ертөнц те эднэрт ингээд илгээж авах тэднэрт талархлаа. За баярлалаа гэх тэр мэдрэмжийг илгээснээр яаж юм гэхээр тухайн хүн яг үндэ бол ингээд суглаанд хожиж болохоос аахгүй. Суглаанд хожоод $100,000 ч юм уу $100 сая за мэдгүй аль нь ч байсан болно. Хамаагүй те орчлын ертөнцийн дээр угаасаа их баг гэсэн юм байдаггүй. Дээр дор гэсэн юм байхгүй. Ер нь энэ болгонд бидний тархинд байдаг гэдгийг ойлгож байгаа тий. Хэрвээ тэгээд манифест хийсэн бол тэрийг авахтаа ингээд туйлын их баярлна. $100 сая авчлаа штэ. Хожчлаа штэ. Вау гэл ингээл уустаа ураа гэд орлоо. Яг гэвэл тэр 100 саяыг яаж авах $100 сая долларыг авахд ямар мэдрэмж төрөхөө тэр хүн манифест хийхдээ тунхагласан байхгүй да. Тэгэхээр тийм л байх болно. Энэ дээр бид нар Grabovin тон кодыг хэрэглэхдээ ч гэсэндээ анхаарах ёстой юмнууд дүүрэн байдаг. Grabovin тон кодыг би шууд турах кодыг идэвхжүүллээ гэд тэнгүүт би таад хэлдэг. Би батламж үгээ заавал хэл. Би эрүүл саруул, эрүүл амьдралын зөв маягтай болсноор тий энерги маань сэргснээр гэхэр ч одоо бохирдолтой тэр нөгөө өөхөн тусн дээр амьдраад идэг сөрөг сүдрүүд маань ярилцсан гэсэн үг шүү дээ тий. Тэ эрүүл амьдралын хэм маягаар эрүүлжин одоо цэвэрлэгдснээр тий маш олон хэдэн хэлийг хасахын 15 хэлийг тий хас чадсандаа одоо орчлын ертөнцид туйлын их талархаж байна гэдэг эсвэл бурхандаа талархаж байна тий аль нь ч болно. Ингээ биччих юм бол тийм л байх болно. Гэтэл одоо турахад тухайн хүний эрүүл мэндийн асуудалтай ч юм уу байж байгаа л би шууд турах тон кодыг үргэлжин идэвхжүүлээл эхний удаадаа л зөв идэвхжүүлчих. Тэгээ байн хараад. Гэтэл шууд нөгөө тэр тон кодыг идэвхжүүлэхээр яаж нэг гэхээр зүгээр ингээд нөгөө нэг эрүүл мэндийн асуудлаар ч юм уу шууд тэр хамгийн их тохиромжтой хамгийн хурдан биелэх боломжтой нөхцөл байдлыг татаад турчиж байгаа байхгүй. Дээрээс нь нөгөө хүн маань ертөнцийг үзэх үзэл одоо аягны тал нь устай байхад талаар дүүрэн устай байна. Эсвэл тал нь хоосон байна. Ингэж хэлхийн хооронд ингээд нөгөө үзэл бодлын хувьд асар их зөрүү байгаа шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг үзэл бодол нь тийм сүрэг байх юм бол ялцчгүй тэгээ сүрэг талаараа биелэх магадлал нь өндөрсөд ирдэг байхгүй. Манифест хийх арга нь болохоор тэр хар домын эсвэл чиний сайн сайхан хүн муу хүнээс ер нь ингээ хамаарахгүй. Яг гэвэл бид нар муу хүн байсан сайн хүн байсан ч байшин дээрээс унахад хөрвөл бүгд л унаа татах хүч бид бүгдэд л ажиллаж идэг. Бид нар халтархад бүгд л унж идэг. Зарим нь муу нунаад сайн нунахгүй агаар тэр тогтдог тийм байхгүй. За тэгтэл инээмсэглэл гэж орж ирж байгаа. Гэтэл бидний одоо уур хилэнгийн түвшнөөс бидний энерги ухамсарчлгээд мэдэн тийм ээ бүгдээрээ ингээд зөндөө ярилцсан. Тэгэхээр энерги ухамсарчл уур хилэнгээс дээд түвшинд байж бидний тарих мэдрэмжээс асар өндөр давтамж ялгарч эхэлж идэг. За гэтэл бид нар 30 секунд хиймлэр инээмсэглэхэд аз жаргалын даавар ялгараад эхэлдэг байхгүй. Тэгэхээр аз жаргалтай баяр баясгалтай түвшинд тэр бодлыг бодоод биелсэн маягаар бичээд за тэгхийн бол тэр давтамж хичнээн хурдан өснө. 200-аас дээш хувь гэхэд 20 дээр бол ингээ гашуудлын түвшин энэ баг шүү дээ. Алдсан онцон эсвэл хүсэл гордлохын ингээ 100-аас бүр доош түвшинд тэрийг одоо хичнээн бодоод л хэд ба тийм юмтай л болмоор байна. Иймтэй л болмоор байна гэл ингээл гоншгоноол гэдэг тий болмоор байна. Өстө гоё, өстө хэцүү. Тийм хүсэл гордлохын түвшинд бодож явахаар уур хилэнгийн түвшингөөс дээш баяр баясгалын түвшинд одоо 300 400 түвшинд бодоход нэг удаа тэгж бодох нь одоо хичнээн сар те хүсэл гордлохын түвшинд бодсноос хэд дахин илүү өндөр давтамж ялгаруулж биелэх магадлал маш асар их өндөрсдөг байхгүй юу. Гэх мэтчлэн одоо энэ манифест аргууд. Зүгээр л одоо энэ дэвтэр дээр бичиж байгаа би азтай гэл ингээл хэлээд тахтвал үнэхээр төлөө азтай л байдаг байхгүй юу. За тэрийг бичиж байхдаа давтамж чинь ямар вэ? Тэрүүгээрээ. За талархал яг одоо цаг дээр биелсэн маягаар талархна гэж байгаа. За яг одоо цаг дээр биелсэн маягаар талархна гэдэг нь ямар утгатай вэ гэхээр бид нар ирээдүйд цагт тэрийг биелсэн маягаар бичих юм бол тэр ирээдүйд цагт л байгаад байна. Ирээдүйд цаг чинь баригдахгүй ш бид нар ингээд 1 минутын дараах ирээдүйд цаг дахиад 1 минутын дараах ирээдүйд цаг хүсээд байгаа учраас тэр ирээдүйд байгаа л энэ. Тэрний хэрэгцээ хүсэл шаардлага байнгын гарсаар л байдаг байхгүй юу? Тэгэхээр хүсээд л энэ гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр яг л биелсэн байгаа тэр мэдрэмж байхгүй юу?
байр өсч ивэл за байртаа болцсон тэгээ өглөөний цагаа ингээд бэлдээд байж гэн төсөөллөө. Окей, харлаа. За энэ үедээ инээмсэглэл баяр баясгалын түвшинд очие тий. За энэ байрыг яаж суглаан тавьсан юм уу? Ажиллаа игээ мөнгө цуглуулад авсан юм уу? Өв залгамжилсан юм уу? Одоо хин нэгэн биел өгсөн юм уу? Эсвэл бизнесийн орлогоосоо бий болгосон юм уу? Тушаал твсэн юм уу? Яасан тий бүгдийн тодорхой сайхан бичээд байраа авсан өглөөний цай тэгээд нөгөө өсөл рүү орно. Байраа авсан өглөөний цайгаа шин одоо гал тогоондоо бэлдээ зогсож байгаа одоо туйлын их орчлын ертөнцөд талархаж байна. Хичнээн гоё сонсогч та нар. За хань ирслийн хувьд бол өндөр өргөн өндөр нам одоо өргөн бүтэн заахгүй хувь заяа насны туршийн хань гэж байдаг. Тэгээд that's God's plan гэд би ярьдээ шүү дээ. Тэгээд тийхгүй тэрнээс үнэхээр ингээ манифест хийх юм бол хувь заяаны насны турш шаналхантайгаа таарсандаа учирсандаа маш их талархаж одоо энэ хөтөл наснда туйлын их жаргалтай байна гэж гэнэ. Давхар одоо тий урт удаан амьдралыг бас бэлэгдсэж байгаа гэсэн үг байхгүй юу. За ингээд жишээ өгүүлбэрүүд тайлбарууд. За ингээд нөгөө аргачлал бүх юм нарсан. Би энэ дэр бол ингээд фул ингээд нөгөө админ нөгөө 100 ном бичсэн тэр номны хэсгийг шууд ингээд бүгднийг фал гэдэг хүмүүст ингээд цацчихад хүлээж авах үнэхээр их юм байгаа даа. Одоо сүтрийн төвшөнд ч юм уу сүтрээ хэрхэн арилгах цэвэрлэх за энэ ингээд өчнө за бас нүгэлэртэй хэсэг ингээд за тэгээ манифест хэсэг ингээд бүр за эднэрийг ер нь ингээд цуурлал болгож гарах гаш шийдсэн байгаа шүү. За тэгээ нэгдүгээр дэвтэр нь болохоор энэ манифест дэвтэр байлаа. За тэгэхээр гих мэтчлэн бидний одоо энэ тархинд одоо ингэ хин гэхэр эзэн биеийг тодорхойлох нь тухайн татаж буй манифестийн объектыг илүү тодорхой болгож өгч байгаа юм. За би 50 сая төгрөг сарын дотор цуглуулна гэдэг юм бол тэ 50 сая төгрөгтэй сарын дотор болсондоо маш их талархаж байна би хийчихэж байгаа байхгүй. Тэгээд тэгмэт би нөгөө нэг эхний лавд дээр иржсэн шүү дээ. Манай эгчтэй хамт банкорыг гэсэн 50 сая төгрөг миний гар дээр тавьцсан гэд тэ. Тэгэхэд тэр мөнгө хинийх юм гэдэг чинь маш чухал байхгүй юу? Би тэ өөрийн ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө эсвэл сайн сайхан хүмүүс итгэж тэ надад захиалга өгснөөр ч юм уу. За эсвэл ингээд үнэхээр алдаж оноод явж байгаа хүний парадигмыг зөв болгосноор ч юм уу тэ 50 сая төгрөг аваад тэ хөлсөндөө тэ би 50 сая төгрөг аваад энэ бол миний ажлын хөлс ахгүй хиний миний тэ аваад одоо тийм юм хийж байгаадаа ч юм уу талархаж байна гэдэг хиний мөнгө гэтэл их чинь мөнгө чиний гар дээр байж болох байхгүй юу. Би нөгөө машин манифест хийгээл том машин тэгээ за дүүлстэй үнэхээр 7 хоногийн дотор биелнэ гээл 9 сард би багтаж том одоо тий ямар чимдээ за боди рав дөрмөр гэл ингээл бодож байгаа байхгүй. Хийсэндээ маш одоо тэгтээ нөгөө багш нь 300 авах гэж байгаа шүү дээ тий. Тэгээд төлөйг талархаж байна гэдгсэн чинь дүүд удаал би өсөрч гараад ихчээ ингээд нөгөө орон нутгийн хүнд машина зарах гэсэн чи эхлээ заавал ингээд яах ёстой юм байна гэлээ нэг бах юм та дугаараа машина энэ машиныг та өөрийнхөө нэр дээр шилжүүлээд аваад хачээ гэж бачимдуулаад гараад дүүгийн рав дөрвийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд буцаагаал хүнд зарах жишээний 9 сарда биелсэн тий тэр миний нэр дээр гэдэг дээр байсан баггүй тэгсэн мөртлөнгөө би инээмсэглээгүй баяр сарлын төвшөнд хийлээгүй миний нэр дээр миний өөрийн машин тий тэгэл ингээл явах байтал тэгээг байсан. Тэгээ за окей иймэрхүү хэлбрээр бид нэр үргэлж алдчихдаг. За мөнгө тоолж ийн гэл ингээл бодоод асар их мөнгө тоолж ийн өдөр шөнө мөнгө тоолж ийн гэд бодоод ирсэн чи банкны тейлер болчихдогтай адилхан байхгүй. Гэтэл бид нэр энэ ерөөсөө л орчлын ертөнцөөс энэ болохныг май гэл өгөөд бид нэр зүгээр л автгүй надад авах гар ингэдэг тэгдэг. За тэгээд нөгөө нэг бидний хамгийн төвхтэй зүйл нь одоо тэр удмын хараалт буюу тэр удамд амьдарч ирсэн парадигм даалт томсор суудсан тэр програм байгаа штэ. За тэгэхээр тэрийг биеийн энерги 7 хүрдний мэдээлэл нарийн бие, астрал бие, ментал бие, эфир бие, каусал бие, дээд бие гэдэргээл өөрийн бие гэдэргээл олон биед байна шүү дээ тий. Энэ бүх төвшөнд энергийн 7 хүрдний төвшөнд бидний тарих мэдрэмж одоо энэ болгоно бичигдсэн байгаа зүйлэн дээр шууд ингэж хийхэд яалтчгүй нэг тэр
горимынхаа дагуу арай л нэг буруу манифест яваад ийн удаа гэсэн мэдрэмж та хэдэд байнга төрж байгаа сте тий. Тэгэхээр тэр мэдрэмж чинь ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бол ерөөсөө л 7 хүртний давсандаа ороод артын тарныг шууд би яг одоос өөрийнхөө амьдралыг яг ийм гэж би кодлж байна. Би ийм гэж эхэлж байна. Давсандаа орлоо сав тий бүх тэр нөгөө бидний ингээд гэрлэн бие дээр тэдэн жилийн өмнө тимд үйл явдлалсан тэгсэн гэ багш нь ирэхээр ингээд бүгднийг уншаад өгдөг шүү дээ тий. Яг түүнтэй адилхан тэр бүх мэдээллийн үрийг устгаад устгах биш одоо энерги бол ингээд устдаг зүйл биш л дээ шилждэг хөлдөлдөг өөрчлөгддөг тэрийг талархлын энергиэр бүгднийг өөрчилж өгөөд одоо засч өгөөд тэгмүүтэй лааны цэцэл орно. 7 хүрдний лааны засал манифест дэвтэртэйгээ хослоод энэ хүслүүд асар хурдан хугацаанд биелнэ. Бүр асар хурдан хугацаанд. Би өнөөдөр нөгөө нэг каргого авахгүй такси барьсан чи маань таксины жолооч тавиарт ах одоо яг лайв үзэрээ би өөрөө лайв хийнэ гэж хэлсэн үдчихэж байгаа хаа. Танад нөгөө 75 байхад нь манад 7 хүртний энергийн лаг авч ирсэн хайрцагтай. Тэгээ ах нь ингээд зүрхний өвчнөөсөө идэгсэн, өшгөний өвчнөөсөө идэгсэн. Тэгээд үнэхээр ингээд замд үргэлжийн ингээд нөгөө стресстэй, дарамттай, бухимдалтай ингээд шүүмжилсэн ийм байдаг байсан. Хүмүүст их хорсдог, ууралдаг, зодоонуудын ичгээд ийм байсан чинь одоо ерөөс тийм байхгүй. Зүгээр л ингээд бүр туйлын тайван болцсон байна. Эрүүл саруул болцсон байна. Инх тунх болцсон байна. Одоо ингээд тархин хүртэл ингээд дандаа баяртай, жаргалтай юм бодогд чинь би өглөөдөө цаг бүтэн цаг 20 минут гэлээ цаг 30 минут талархдаг болсон гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг бит хоёр яриад би сая нөгөө гайлаар гарахтаа ингээд бүр ингээд хиттэй хэлээр ингээд хүмүүс ингээд нуурж унж манаал ингээд би энэ дээр давхралтаа хайрцаг марцаг дээгүр доогуур шидэж мэдээл бүр нэг дээр үед намайг 10 жил таахтал ингээд 8 хийгээл явдаг хүмүүс нэг тэгж хийдэг байсан шүү дээ. Буугаал автобуснасаа буугаал гүйлдээл нэр тэгдэг нэг тийм үеэсэн шүү дээ. Яг тийм байсан сая. Тэгэл нөгөө би ч нөгөө аялын автобуснасаа бууж үлдээд тэгээд хүн дуудаад тэгээд нөгөө машин дуудаад би нөгөө тавилга авахгүй явчихж байгаа байхгүй. Тавилга аваад хідэн цаг болоод буцаад ирсэн чинь нөгөө нэг солонгоо алгаас хідэн 100 метр бүр наан баг километр гаруй очиж өгсөн машины. Тэгээд нөгөө таксины жолооч ахна за минь дөө вагондоо олж амжихгүй шүү 6-гийн вагондоо олж амжихгүй шүү гэл тэгсэн. Тэгэл би үгүй дотроо зүгээрээ би амжичноо гэл бодсон. Тэгээд яг л ингээл манай игнээ явсаар агаал хамгийн түрүүнд гараад тэр машин дотор орсноо ингээ вагоноос оцрох чинь энэ нүхтгэл хэлээд хамгийн түрүүнд гарч ирсэн би бүр бараг л 30-40 минутын бараг биш 30-40 минутын өмнө угаасаа гараад ирсэн байсан байхгүй. Тэгээ тэндээс хүмүүс л угаасаа амжихааргүй болчлоо гэдээ ер нь босгон буцаад ингийн ингээ унаа мунаага захиалж бүхэл билет цоцолж байсан. Би болохоор угаасаа л тийм гэсэн чи тэр ах бас сая таксины жолооч ах хэвчээ гэж том машин явуулдаг гинэ. Тэгэл хил гайл малэр хүмүүс ингээл хараал тавил ингэж би л ингээл ганцаараа хамгийн түрүүнд ямар ч асуудал гараал яваал ингээд болчтой штэ гэж яриад инегээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юун дээр төвлөрж гин гэдгээ харах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй. Бид нар өөрсдийн энерги ухамсарлалтаа өндөр байлгах хэрэгтэй. Бид нар цэвэрлэгээ маш сайн хийгээд бид нар угаасаа л бохир байгаа. Яа тэгэхээр бид нар үнэхээр бохир биш байх юм бол бид нар гэгээрсэн байгаа. Гэгээрээгүй байх гэж бид нар сууралцах ёстой, шаардлагатай юм зөндөө байна гэсэн. Ад жаргал асуудлууд танд гарч ирээд байгаа бол энэ асуудлуудыг даваад цаана ад жаргалтай тэр нэг юм руу ингээд тэр байгаа тэр аз жаргалыг ойлгооч л гэдэг зүйл байхгүй. Тэгээд аз жаргалтай болохгүй учраас аз жаргалгүй тэр аз жаргалын үнцнийг ойлгуулахын тулд ингээл заваагаал айл нэг замаар нь ингээл шахаал явуулаад ингээд гэж байгаа. Энэ бол одоо сүүлийн үед бүр туйлын одоо шахалт өндөртэй болсон дэлхийн нийтээр ер нь бол мэдсэн байгаа. Тэгээд одоо энэ заавраа хараад урагш нь эргүүлэл заавраа хараад тэгэл уншина. За тэгээд одоо манифест хийхдээ 7 хүртний лагаараа энерги ухамсарын шатал 7 хүртний энерги асар өндөр болгочихно. За 30 секунд инээмсэглэж чинь тарих баяр ёслолын түвшинд очиж чинь. За тэгмэт одоо яах вэ гэхээр хүслээ яг энэ CD манифест аргынхаа дагуу яг ингээд хараа жишээ өгүүлбэртэйгээ бүгд байгаа шүү заяа. Ингээд хин юу хиний за яг эннийхээ дагуу өгүүлбэрийн бүтцээ харангуйтай шууд биччихнэ. За олон жилийн туршлагаар бол ямар ч юм юуг утас
шугамгүй утсан дээр бичих илүү үр дүнтэй байсан. Цэнхэр бол ерөнхийдөө биелэх магадлал айгүй удаантай байсан. Ногоон бол маш хурдцтай биелсэн. Улаан бол бас зүгээр маш хурдцтай бас биелжсэн. Тэгээд ер нь ийм нөгөө шугамгүй ийм цэвэр цаас. Тэгээд ерөнхийдөө бор цаас. За тэгээд ер нь энэ дэвтрийг нэгэн бичээд доогуур шийдчих биш. Угаас ингээд харахад л ийм класс гоё дэвтэр үнэтэй. Гэхдээ админ бол хамгийн боломжтой үнээр гаргаж байгаа шүү. За тэгээд явандаа бол ингээд та ямар ч сан л 55-аар авчихсан юу. Тэгээд энэний дараа угаасаа үнийн нэмээд тэгээ хаалттай гөрөх бид нар нэг явчнаа. Ямар ч сан одоо ингээд байнгын хичээл сонсож байгаа та хэдтэй бол админ үнэхээр их хайртай шүү. Тэгээд та хэд маань ирээд энийг уншаад өмнөх хичээлүүдэд үзсэн бол угаасаа та шууд ойлгоод шууд хэрэгжүүлээд ингэ явчнаа. За тэгэнгүүтээ энэ дэр 7 үрдний лаага заслаа хийчихэд за тэгээд за би та нарт үр дүнгүйгээс л амлаа. Би энийг бол угаасаа л яг ингээд энэ дэр бол төгс биелдүүлсэн. 7 үрдний лааны засал пин постн дотор байгаа аргачлал 7 үрдний хайрцагтай лаага авна. За хайрцагтай лаага авлаа 7 үрдний лаан засалтаа орлоо. За эхлээд давсандаа орлоо. Бохирдолтой энерги мэдээлэлтэй бол давсандаа орлоо, лаандаа орлоо. За тэгээд дэвтрээ гаргаж ирээд аргачлалынхаа дагуу бичлээ. Ингээд болоо. За тэгвэл бичээд яг ZD манифест аргахаа дагуу бичсэн тэрийгэ аягийн дотор ус хийгээд кипест бол кипестэн дээр кипеск бол зүгээр аягийн дээр ус хийгээд усаа хүслээ маш чангаар тэр усандаа уншина. За тэгээд тэрийгэ уун. За энэ бүр өстө маш амархан хурдцтай биелнэ. Таны цээжин дотор багтж байгаа бол тэр биелгэл болно угаасаа. Баялагын сэтгэлгээгийн маш өндөр түвшинд биш бол яг бодиттой одоо баялагын сэтгэлгээгээ эргэн тойронжж байгаа одоо өрөө одоо байгаа зүйлийнхаа үн цэнээсээ хасаад яг хэдэн төгрөг болж чинь тэр чинь баялагын сэтгэлгээ одоо тэрийгэ ядаж одоо тий 10 даблтаад бодоорой зөө. Хитрхи 1000 түн ингэж даблтах шаардлагагүй. Бодоод бичээд тэрнтэй дүүцхүүц юмнуудаа бичээд яваад байгаа зөө. За тэгжэл тэр чинь биелэнгүүт угаасаа дараагийн шатнд дахиад ингэж өсөх болчин тий. За одоо ингэж админхан та нарт ингэж хайртай одоо бүгдээрээ энийг ингэ байн санаж яваараа таад гэд ингэ дэвтэр дээр нь гараар бичээд өгөхийг хүсдэг байсан зүйлээ ингэ бичсэн маа. Би өөрхийн талаар сайнаар хариулах хүмүүс үнэмшгүй байж магад харин өөрийгөө муулж эхлэхгүй шууд итгэнэ. Чиний тарихч гэсэн шууд итгэнэ гэж байгаа. Бид нэр өөрсдөө муу гэх юм бол угаасаа л муу байх болно. Яг гэвэл би өөрөө хийж байгаа. Өөрийгөө програмчилж байгаа. Бид нэр сайнаар хариул тарихч гэсэндээ тэр сайнаар ингэж итгэнэ гэсэн үг байхгүй. Гэтэл бид нэр ихэнхдээ муулж ярьдаг. Хүнээр сайлуулахтаа хүртэл муулж ярьж үгүй шүү дээ чи тийм шүү дээ гэж хэлэхдээ ихэнхдээ тэрийг чинь хэлж өгдөггүй. Зүгээр л чи өөрийгөө сайн гэдгийг хэлдэг. Өөрийнхөө сайн талуудыг томруул. За чи өөрийгөө өөлж гойчлох болгондоо дор хаяж 5 удаа тэрвэрлт өгч урамшуулж аргадаарай. Жишээ нь би ямар азгүй юм бэ? Би өөрийгөө юу гэж хэлж вэ? Би азтай шүү дээ. Энэ биеийг олсон хүмүүн заяа минь азтай. Би үнэхээр азтай. Би сайхан хүүхэдтэй, сайхан хааны жилтэй, би сайхан гэрт амьдарч байна. Их орон минь одоо би сайхан их оронд амьдарч байна. Би үнэхээр азтай. Сурсан эрдэм мэдлэг, амьдралын туршлага минь аз завшаа юм. Хайр болон эд баялаг. Энэ дараагийн хамтдаа байхыг би ойлгож ухаарч чадсан энэ бол үнэхэрийн одоо сайн зүйл ч гэдэг юм те. Яг ингээл бодох хэрэгтэй. Одоо ингээд эмэгтэй хүний хувьд эр хүн мөнгө аав гэдэг чинь нэг зүйлээ гэж хэлээд тах чинь хайр мөнгө гэсэн сонголтыг хийнэ гэж гүрийгээд идэг байхгүй. Эцсийн сүлд нь альчгүй болж хоцордог. Үгүй нэг юмыг авна ахгүй гэж баян тэгээд очно аюу төвхтэй шүү дээ. Гэтэл хайрд одоо ингээд дэлхийн нийтээр гарч байгаа кино контентууд ч гэсэндээ тий нэг бол хайрыг сонгоол, нэг бол мөнгийг сонгоол, нэг ингээл нэг сайн баланслал гэдэг. Эдгээр чи зүгээр л ингээд хамтдаа байж болно гэдгийг санаж яваарай гэдэг энэ админх нүг байхгүй юу та хэдэд зориулж байгаа хайр болон эд баялаг хамтдаа байхыг санаж яваарай. Чиний сайхан сэтгэл ч гэсэн үнтэй хамт байж болно. Бүгд хамт байгаа. Чиний баяр баясгал ирч хүчний асаагуур дотор чинь байгаа болохоос бусдын гарт оршдгүй юм. Хин нэгэн чиний хажууд байгаа хань нийжэл
Үр хүүхэд. За өөр юу гэдгийг. За одоо очигээд байгаа хүмүүс 30 минутын дотор хүрээд ирвэл админ сууж байгаа. Амцхарг бол худлаа. Нөхрөөс хамаарат чиний аз жаргал баяр баясгал чинь нөхрөөс хамаарат. За эсвэл эцэг эхээс хамаарат. Эсвэл үр хүүхдээс хамаарат. Эсвэл найз нөхдөөс чинь хамаарат. Чи өнөөдөр аз жаргалгүй байгаа бол чамд хамгийн их асуудал байна. Чиний баяр баясгал ирж хүчний асаагур зөвхөн чамд л байгаа. Чи яаж амьдрахыг ганцхан чи шийднэ. Энэ туйлын үннийг өөрсдөө шингээж гартаа барьж аваарай. Гисний дараа эргэн тойрны хүмүүсийн яах ийх ингэж өстой нэрнгээсээ чиний аз жаргалд нөлөөлөхгүй буюу тэр хүмүүс жинхэнэ эрүүл сэтгэлгээгээр туслах процесс үүснэ. Тэр ухтгуун суун, том хараа үүснэ. Бид нэр том харж чадахгүй цаад ингэж нөгөө сэтгэл доторхыг одоо бүрэн дүрэн ойлгож ухамсарлаж чадахгүй өөрсдийнхоороо байлгах гэсэн тэр сэтгэлээсээ үүдээд л баяр жаргалгүй л амьдраад байгаа юм. Юусэн. За азтай байдал гэдэг чинь амьдралд ганц удаа тохиолддог зүйл биш. Дасралтгүй үргэлжлэх процесс юм аа. Сэмэнэ. 7 хүртэл аамаас 2 аавна гэсэн. Та ингээд ороод тэр хайрцагтаа хоёрыг бичдэг хөө. Над энерги сэргийх 7 лаг гэд бичгтэй. Над 2 чам. Тийм. За. Тэр ямар хань та. Ахна ард. За тэг. Талаа үзэж байгаас нана. За үзчих. Үгүй ингээл хайрцагаараа 2 хайрцаг гэсэн үг байхгүй юу? 200,000. Тад энэ данс руу ичгцэн. Манай хүчний данс аваа да. Тийм. За тэгээд энэ манифест дэвтэр дээрээ давхар одоо админ та бүхэн энийг л үнэхээр санаж аваарай. Та энийг ингэж орхиж болохгүй шүү. Тэгээ өөрийгөө ер нь амьдралдаа орхиж болохгүй шүү гэсэн зүйлсийг бүгднийг бичсэн маа. Мөнгөч бай, эр хүнч бай, эмэгтэй хүнч бай, амьдрал биш тэгээ юу ч байсан баяр баясгал аз жаргалтай зүйлдэл татагдчихэдэг. Мөнгө чамайг дэмтээдэг, гомдоодог, хэцүү ядраадаг зүйл биш. Мөнгө чамайг баярлуулдаг зүйл гэдгийг дахин ухамсарлаж өөрсдөө тархинд суулгаарай. За ингэсэн цагт бол ингээд мөнгө бол үргэлжид байдаг зүйл. Тэрийг хамгаалах шаардлагагүй, хайчна гэж айх шаардлагагүй, алдчихна гэж айх шаардлагагүй. Тэр угаасаа байнгын байж авах учраас тэрийг үрэхгүй гэж харамлах шаардлагагүй. Ийм зүйл. Тэгэхээр энэ мөнгөний байхын энергийг бий болгохын тулд бид нар түүнийг байх юм байна. Энэ үнэхээр баяр жаргалтайгаар би ингээд нөгөө хэрэгжилж болох юм байна гэдэг зүйл дээр хэрэг хэрэгтэй байхгүй. Яс юмнэр хэмнэх тусам мөнгөгүй болж өөрийгөө баяр жаргалтай болох тусам мөнгөтэй болдог. Тэгээд авж байгаа өгж байгаа бүх юм дээрээ баялагын сэтгэлгээг өсгөөрөө 200,000. За гих мэдчлэн ингээд нөгөө админийнхэн таадад хэлэх захих үгс ингээд дундуур нь ороод тэгээ хамгийн бүгднийг ингэж гар аргаар хийж байгаа энэ дэвтэрний энэ арсын захиалаад за тэгээд энэ хошонгорыг бүр тусдан захиалж хийлгээд тэгээ энийг одоо хэвлэлтэнд хийгээд бид нар гараар буцааж ингэж хийж байгаа шүү дээ. Ингээд авчулж байгаа. За тэгмэгтээ энийг ингээд нөгөө буруу бичснүүдэд дундаас нь авчна. За хамгийн хөөрхөн нь болохоор ийм стикер наалтнаа. Бивис амьдрах үнэхээр сайхан. Амьдрал үнэхээр сайхан. Чи зүгээр, би зүгээр, бид нар бүгдээрээ зүгээр. Амьдрал үнэхээр сайхан. Үнэхээр гоё. За бүгдэнд нь талархах шалтгаан байдаг. За зовлон хүртэл бидний сайн сайхан байдал руу л ингэж чиглүүлж идэг. Улам томрол өөр шир хүртэл одоо үнэхээр их ингээд нөгөө мөнгө төгрөг алдсан хүмүүсээ л тэгээд админхаа буцаа цаг авч болно шүү. За админ одоо 18 хавцаа Эрдэнэт рүү эвентэр явна. Ямарсан та админ энэ чинь дэвтрээ аваад нэг хүчрээ болоод байж заяа. Тэгээд админ 18-нд нэг Эрдэнэт рүү яв. 18 хавцаа өдрөө бас яг сайн тавлаг байна. 18 хавцаа эвент хийгээд Эрдэнэтэд очиж одоо уулзалт
асуултанд хариулах хичээлээ заах одоо та бүхэн тэгээ бичлэн уулзна. Шавнараа аваад явж байгаа. Шавнартайгаа хамт явж байгаа. Манай шавнар маань бол бүгдээ аавар онцлог болон одоо энэ артрафи талдаа бол маш сайн ажилладаг. За тэгээд би бол ингээд бүгдээрэнтэй хамт байна. За бас мэржлийн бүлгийн уулзалт эднэр явагдаж болно. За тийм байгаа шүү. За тэнгуут хараа ийм хүрхэн стикер наалтна. Талархлаа гэдэг энэ хараа хуулаад нааж болно. Одоо энэ нөхцөл байдал сайнаар шийдэгцэнд талархаж байна. Тэгээ асуудал гараад тэрийг ингээд сайнаар шийдэгцэнд талархаж байна. Өөрт байгаа бүх зүйлдээ талархаж байна. Ийм хөөрхөн стикер наалтнууд байгаа. Энэ стикер наалтнууд нь хоёр төрөл байгаа. Би баян чинэлэг амжилтыг. За энэ бол угаасаа л үнэн. Энэ бол угаасаа бүр туйлын үнэн. За би цэцэглэж байна. Би эд баялагаар хүрээлэгдлээ. Би өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч байна. Би баян байх эрхийг өөртөө өгч байна. Би үргэлж хөгжиж дэвшиж байна. Би мөнгөний сард би мөнгөнд хайртай. Би эрх чөлөөтэй. За энд 100,000 лаа нэг 10 20 жишээ байна. Одоо 120,000 төгрөгөөр нөгөө юу лаа маань гарч байгаа. Хэлээ. Шилэн савлгаатаагаараа арай томоор ингээд гарч байгаа. Тэгээд 7 хүртний лагаа, дэвтрэн 7 хүртний давсан, тэгээ балаа ингээд нэг одоо бал бол байгаа. Бал бол байгаа. Дэвтэр бол цөөн тоогоор байна. Үлдсэн нэг дэвтэртэйгээ дүүцүүлээ давс юугаа гаргачлаа. Зүгээр л та хэд нөгөө шууд үр дүнгээ мэдэр. Би нөгөө түрүү жил аялаар явахдаа би бас нэг ярьж ирсэн шүү дээ. Би нэг ингээд амар үнэтэй цай аваад тэгээд тэгтээ юу гэж юм үнэтэй цай авах вүлээгээ гараа явж ирсэн нь буцаж орж ирээд би ийм цай ийм хэмжээний үнэтэй цай авч уухаар л би ийм төвшний л хүн. Би ингэж өөрийгөө тунхаглаж чинь би энийг авна. Би авч чадчихаа өөрөөрөө бахарах чинь. Би яг тийг аваад миний баялагын сэтгэлийг тэгэхэд яг 10 дахин өссөн ч юм уу хичнээн өссөн мэдгүй байна. Өссөн яг тэрүүгээр ингээ амьдраад ирсэн. Сая бас яг тэгсэн. Би нөгөө шин байранд орж байгаа шүү дээ. Юу яагаад ширээ аваад тэгээд нөгөө маш гоё юм ингээд модон юу сандлуудын хүлэн модон тэгээ ширээний тавцсан их том гоё чулуун. За тэгээд хэдэн сая үнэтэй байлаа. Нэг за Монголд бол бүр үнэтэй л ах. Тэгээд нэг 4 сая маяг орчим болж байгаа байхгүй юу. Тэгээд 4 сая тэгээ Монголд бол ирээл баг 10 саяар байдаг л нэг тийм л ширээ байгаа. Тэгээд тэгжсэн за ашиг эндээс ингээл нэг сая маягаар авчи Монголд 2-3 сая үнэтэй байдаг юм чи гэл яг авах гэжсэн үгүй. Би одоо ийм л юм хэрэглэнэ. За энэ ширээ манай тий гал таванд багтахгүй байлаа гэхэд би зүгээр л байраа томсгочихно. Тий энэ ширээ ийм тансаг гоё ширээ энэ надад үнэхээр тансаг санагдаж байна. Энэ гоё юм гоё байна. Минимал мөрчлөнгөө маш тансаг тийм загварын ширээ би л харж байгаа. Үнэхээр надад ингэ сэтгэл таалагдж байгаа хгүй. Тэгээд би окей энийг авъя гэж шууд тавсан. Тэгээ хаваал ер нь яг тархин дотор нэг юм болохоор ингээл дүүрэл ингэдэг штэ тий. Яг тийм би мэдэрсэн. Яг хамгийн анх бол нэг өөртөө ахта боо юмтай дэлгэр сайн уу хөрхнөө ганцаарчлсан цагаа аваад орж ирээч юм. Ер нь өөрөнд ороод ингээл мөнгөтэй харилцаа мөнгө бүр намайг өвтгдөг болол өөлүүлдэг болол тэгчлээ гэл би итгээд яваад байгаа штэ яг ясамнэр тэрнээсээ гарахдаа би яасан гэхээр ер нь мөнгө намайг баярлуулдаг мөнгөтэй харилцаа сайжруулсан бүр зүгээр л нэг утасны төлбөр нэг 30,000 50,000 гараад инновашнтэй 100,000 хүрэхгүй гарахад л oh my god тэрийг болоход л бүр дэлсэд эхэлдэг гэсэн чинь сүүлдээ яасан гэхээр энийг би зүгээр л амархан төлчихнө. Яг төлөх хэмжээний мөнгө байх юм бол шууд төлчин яа гэх мөнгө ороод ирнэ. Одоо ийм төвшөнд ирж байгаа байхгүй. Тэрүүгээрээ яаж юм гэхээр би тэгэл дараагийн саруудаас тэр innovation би одоо гар утасны төлбөр 100 санийх минийх 111,000 төгрөг гарч байгаа байхгүй миний утасны төлбөр. За дээрэс нь тэгэл одоо innovation төлбөрөөс ингээл хүүхдүүд чөлөөтэй кино үзэл 100,000 төгрөг дээр гарч байгаа. Энэ болгоны чинь би болохоор зүгээр л окей easy төлдөг болоо явчих жоохгүй. Энийг төлөх амархан. Энийг төлөх үнээр амархан. Зүгээр гоё гэл ингээл бодож байгаа болохоор тийм л байсан.
Тийм болж эхэлж байгаа. Алхам алхмаар бид нар тэгээд энэ дэвтэр дээр бичсэн болгон ч биелнэ. Дээрэс нь энергийн давслаатай бол би энд би өөрөө ч баталгаа өгнө. Өхөр. Цайз салбар байхгүй. За тэгэхээр одоо ингэж чухал өдрүүд эхэлж байна. Чухал өдрүүдээр лайв хийн. За энэ болгон дээр та бүхэн маань тэгээд ороод ирээрээ. Тэгээд бэлэн байж байгаарай. Синемон маань байгаа. Синемон давхар одоо ингэж нөгөө синемоноо ингэж хийгээд хөрх ингэж ороочж болно. За би ч таа. За. Синтин дуслаа. Ийм том синемон байгаа шүү зэ. Тэгээд ингээд ачлалт бид нар өгийн үгээд бид нар таахгүй дээ аавнда ер нь хүсчэндээ гэх ингээд байгаад байгаа байхгүй зүгээр л ахгүй ингээд авчруулаад ингээд эн чинь ингээд хөрхөн хүслээ биччих болно ойрын үед биелэл хүслүүдээ ингээд биччих болно энэ аюун үүрэмжтэй байна за ийм үүрэмжтэй юм юу нэгдэг та бүхэн зүгээр цай гэдэг дугаараа заяа гоё юм ороогдсонуудын энэ миний зүгээр ирээд өнгөө аваарай. Ийм гоё хуйлаастай нууд аваад бичээрэй заяа. Хуйлаастай нуудаа бичээд аваарай. Тэгээд миний нөгөө handmade лаанууд бол ингээ бүгд байгаа. Энд нар маань гарсан. За тэгээд талархлын лаа маань цэнэглэгддэг, үйлдвэрт хийгддэг, цэнэглэгддэг бас маш өндөр түвшинд талархлын лаанууд бол цэнэглэгдсэн байгаа. Гэр бүлийн хайрын лав авахгүй гарна. За 7 өртний давс маань бүрэн байна. За тэгээд за яг өнөөдөртөө ингээд дуусгач. Үе хүүхдээ ирсэн юу? За тэгээд юу яла? Лава өндөрлөе. Ингээд давчхан мэдээлэл хүргэе. Дараа нь бүр их дэлгэрэнгүй яриа заяа манифестын талаар. Бүр ингээд үнэхээр гоё яриа за. Бүдэрэн хайртай шүү. Талархлаа. За одоо ингэн манайхан мэдхгүй байгаанууд нь мэдж байгаа да хаяга. Үгүй мэдж байгаа нь мэдхгүй байгаа да хаягнуудаа заагаад өгөөрэй бүгдээрээ. Лааны үн төвтрийн үн асууж байгаа хүмүүстэй үннүүдийг мэдж байгаа нь хэлээд өгөөрэй заяа. Угаасаа нөгөө админ угаасаа ганцаараа энд нөгөө админа хийдэж штэ. Туслах админ байхгүй, модератор байхгүй байна хоёрын үед. За тийм учраас хүмүүсийн нууц тэгээ хүмүүс ерөөсөө хинч ч хилдэггүй нууцудаа бичдэг, хинч ч хилдэггүй айцаа бичдэг. Одоо ямар нэгэн болсон тэр сэтгэлийн шарах бүх юмаа энэ пэйж рүүгээ бичдэг, зөвлөгөө авдаг учраас админ ерөөсөө модератор авдаггүй. Өөр админ нэмдэггүй байхгүй юу. Тэгэхээр одоо админ ганцаар байгаа. Тэгэхээр та бүхэн одоо үн асууж байгаа, бинээсээ одоо комментэр юм асууж байгаа энэ болгон дээр та админ ингээд хариулаад өгвөл маш их таалархаа шүү. Бүгдээрэнд нь хайртай шүү. Бүгдээрэнд нь маш их хайртай шүү. За. Oh my god, татраа ихч штэ. Та нэг цаг аваад ирээч. Цагаа ав. Би тэнийг нөгөө цаг гэд ярьж яхад чинь ерөнхийдөө завгүй байгаа даа байхгүй юу. Тэгээ ер нь бол ингээд нөгөө цаг ихчдэр ирээ, цагаа баталгаажуулаад хүмүүс тэгээ цаг ихчээс цагаа аваад ингээд үргэлжлүүлээд явна гэсэн үг байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд нөгөө цаг маань сараараа дуусаад байгаа гэдгийг ойлгоорой за. Тэгээ та минь хүрээд ирээрээ маш хайртай шүү.